Монгол Улсын ерөнхийлөгчийн бүгд найрамдах Чех улсад хийж байгаа төрийн айлчлалд үргэлжилж байна. Айлчлалын хүрээнд Праг хотно болсон Монгол-Чехийн бизнес форумд хоёр улсын ерөнхийлөгч оролцлоо. Аж ахуй нэгжүүд уламжлалт салбаруудаас гадна дэвшилтэт техник, технологи, инновац, ноу-хау, тээвэр логистик зэрэг илүү өргөн хүрээнд хамтрах боломжийг эрэлхийлж гэрээ хэлцээр байгуулан харилцан ашигтай хамтран ажиллана гэдэгт итгэл дүүрэн байгаагаа төрийн тэргүүнээр илэрхийллээ. Бизнес форумд хоёр улсаас хүнсгүүдийн аж ахуй хөнгөн үйлдвэр, худалдаа үйлчилгээ, уулуурхай, ашигт малтмал, барилга эрчим хүч, боловсрол, эрүүл мэнд зэрэг 20 орчим салбарын 153 аж ахуй нэгжийн нийт 200 гаруй төлөөлөл оролцсон байна. Далаад гарцгүй манай хоёр улсын хувьд ачаа аваараа тээвэрлэлд бидэнд тулгамдсан асуудал болдог. Манай улсын төмөр зам, автозам болон агаарын тээврийн салбарын хамтын ажиллагааг 3 дахь хөрш улсуудтай өргөжүүлэн хөгжүүлсэн архимыг баримлаж байгаа бөгөөд Чехийн аж ахуйн нэгжүүдтэй хамтран карго, тээвэр логистикийн шинэ шийдлүүдийг эрхлэх бас сонирхолтой байгаагаас илэрхийлж байна. Хоёр улсын худалдааны эргэлт жил ирэх тусам нэмэгдэж байгаа хэдий ч манай экспортын хэмжээ бас чамлалтай хувир байгаамаа. Тиймээс Европын холбооны хөнгөлтийн ерөнхий системийн хүрээнд 7201 төрлийн бараа бүтээгдэхүүнийг Европын холбооны зах зээлд гайлын татвараа гаргах боломжийг ашиглаж бизнесийн хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө хамтран ажиллахыг бас та бүхнээс хүсэж байна. Энэ даршамд хоёр орны бизнес форумыг хамтран зохион байгуулж буй хоёр улсын төр засгийн байгууллага, Монгол Чехийн худалдааны танхим бизнесийн төлөөлөл хамтран ажиллаж байгаа байгууллагууд та бүхэнд бас гүн талархал илэрхийлж байна. Та бүхнийг манай улсад хөрөнгө оруулалт хийж, манай бизнес эрхлэгч аж ахуйн нэгжүүд, баялаг бүтээгчдтэй хамтран харилцан ашигтай хамтран ажиллахыг бас та бүхнээс урьж байна. Эрхэм хүндэт ерөнхийлөгч танд бас их баярлж байна. Баярлалаа. Өнөөдөр Чех Монголын бизнес форумын нээлтэнд оролцож үг хэлэх завшаан тохиож байгаад баяртай байна. Хоёр талаас ийм өндөр эрсдэлтэй оролцоно гэж төсөөлөөгүй гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Монгол улс хэдийгээр хүн амын хувьд жижиг зах зээл хэдий ч манай аж ахуй нэгжүүдийн хувьд маш сонирхолтой зах зээл болсны илрэл гэж үзэж байна. Бизнес форумыг зохион байгуулсан хоёр талын бүх хүн байгууллагад талархал илэрхийлье. Монгол бол бидний олон 10 жил хамтран ажиллаж ирсэн уламжлалт түн шим. Өнөөдөр миний бие ерөнхийлөгч хөрс хөтөлбөртэй Монгол улсын үйлдвэржилт, хөгжилд манай улс багч гисэн хувь нэмрээ оруулсанд бахархаж явдгаа илэрхийллээ. Ашигт малтмалын хайгуул олборлолтын чиглэлээр 70 шахамжил хамтран ажиллаж байгаа шигээ хөдөө аж ахуй, хүнсний үйлдвэр, барилга, усны менежмент, байгаль орчныг хамгаалах, батлан хамгаалах, тээвэр зэрэг бусад салбарт хамтарч ажиллах хүсэлтэй байна. Бизнес форумын нээлт үеэр Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим, Чехийн худалдаа аж үйлдвэрийн танхим хоорондын үйл ажиллагааны төлөвлөгөөнд хоёр улсын танхимын ерөнхийлөгч нар гарын үсэг зурлаа. 2024 оны байдлаар хоёр улсын худалдааны эргэлт 18 сая Америк доллар байна. Манай экспорт 303 мянган Америк доллар, импорт 17 сая орчим. Манай талаас ноолуурын идэл хувцас, шүлжмэл цамц, гэрийн угсармал хийцэн нийлүүлж, дэвсэлгээний удас, бялт, өдөөгч бодис цахилгаан халаах зуух, эмийн бүтээгдэхүүн оруулж ирдэг байна. Өнөөдрийн байдлаар 60 гаруй худалдаа, геолог, уулуурхайн эрэл хайгуул, олборлолт, хүнсний үйлдвэрлэл, инженерийн барилга байгууламж, барилгын материалын үйлдвэрлэлийн салбарт үйл ажиллагаа явуулдаг гэсэн судалгаа гарчээ. Чех улс 1996-аас 2017 онд 50 гаруй сая Америк долларын санхүүжилт бүхий төслүүд хэрэгжүүлжээ.